Яг өнөөдрөөс Монгол төрийн үйл ажиллагаа зогсох уу, урагшлах уу дээрээ тулж ирээд байна. Учир нь өнөөдөр засгийн газрын тэргүүн зандан шитрийг огцруулах албан бичигт сайн зураг нарын 50 гишүүд гарын үсгээ зурж улсын хурлын дэд дарга болгон туяад аль биесээр өргөн барьсан. Харин нөгөө талд улсын хурлын дарга амар баясгаланг төдгөлзээд шалгуул гэдэг албан бичигт инх төвшин нарын 70 орчим гишүүн гарын үсгээ зурсан гэдгээ мэдгдсэн. Монгол Ардын намаас одоогийн байдлаар 35 гишүүн гарын үсгээ зурсан. Тэгэхээр нийтдээ 70 гаруй одоо гишүүд. Улсын их хурлынхын тал нь одоо уучлаарай sorry гэдэг. Хийх ажилгүй бүгдээрээ л нүүрсний улгаж болцсон юм шиг юм яриад. Нам нүүрсний асуудлаас хол байх хэрэгтэй. Цэвэр байх хэрэгтэй. Ялангуяа их хурл цэвэр байх хэрэгтэй. Монгол Улсын ерөнхий сайд зандан шитрэг даргаыг огцруулах одоо саналаа улсын хурлын дэд дарга болгон туяад өргөн барьлаа. Энд дээр би гар үсэг зурсан. Маш итгэлтэйгээр зурсан. За энэ бол улсын хурлд үнэмлэхүй олох буюу 61 суудалтай Монгол Ардын нам 2 хуваагдан 32-33-ын бүлгээрээ хуваагдан улсын хурлын дарга унгаж байсантай ижил үйл явц давхцаж байна гэсэн үг. Ингээд би Монгол улсын их хурлын хамгаыг улсын хурлын дэд дарга энх хамгаалалд гардуулж өгье. За энэ хоёр талыг дэнсэлж үзвэл ерөнхий сайд зандан шитрийг огцруулах гарын үсэг зурсан гишүүд 55-лаа нэгдсэн гэж мэдгдсэн. За энэнд ихэнхдээ Монгол Ардын намын жагсаалтанд орсон гишүүд дээр хүн намын зарим гишүүд нэгдсэн. Гэхдээ яг хин гэдэг гишүүд нэрийн үсэг зурсан гэдэг нь тодорхойгүй байна. Тэгэхээр 55 гишүүн хүрсэн хэсэг нь эргэлзээтэй. Монгол Улсын үндсэн хууль болоод улсын хурлын тоо хуулийн улсын хурлын тоо чуулганы уралдааны дэгийн тоо хууль заасны дагуу Монгол Улсын ерөнхий сайд зандан шитрэг даргаыг огцруулах одоо саналаа улсын хурлын дэд дарга болгон туяад өргөн барьлаа. Би өнөө өглөө дөнгөж саяхан огцруулах одоо саналд гарын үсгээ зурсан. Гэмт хэрэгт холбоотой гэдгийг нотлоогүй, тогтоогоогүй байхад өнөөдөр гүйцэтгэх засаглалын тэргүүн өрөөндөө улсын хурлын даргаыг алуурчин мэтээр за авилгачин мэтээр ингэж цололж байгаад гүнээ харамсаж байгаа. Аливаа зүйл дээр санал нэгдэж ч юм уу эсвэл гарын үсэг зурах саналаа өгөхдөө нэгдүгээрт Монгол улсын эрх ашиг, хоёрдугаарт Монгол төмний эрх ашиг, гуравдугаарт хувийн хвшлийн эрх ашиг бодож тунгаас нь үзэн дээр саналаа өгдөг л дээ. Хоёр хүртэл яамдын тог цөөлнө гэж хариулсан нь бол амар баясгалан нэр дэвшигч байсан. Яама төрийн эмчит компани болон агентлагийн тог дор хаяж 30% цомгдох нь гэсэн тийм шийдлийг танилцуулсан. Би бол тэр саналыг бол дэмжиж байгаа. Тэгээ ер нь энэ талаар одоо нээлттэй сонсгол явуулах хэрэгтэй. Нэрээ одоо бид нарыг сүулдэ бүр улсын хурл чинь тэр чигээрээ хийх ажилгүй бүгдээрээ л нүүрсний улгаж болцсон юм шиг юм яриад бид нар ч гэсэндээ бүгдээрээ нэрээ цэвэрлж авмаар байна. Бид нар тэр нүүрс мөрсний улгаатай ч орооцолцсон юм ерөөсөй байхгүй. Миний хувьд зурсан. Яагаад гэвэл олон талаас нь бодож үзсэн, тооцсон, үндсэн хуулийг болон бусад хуулиудыг ерэн зүгээр улс төр яаж явах ёстой, улс төрийн намууд яах ёстой гэдэг зарчмын байр суурьыг анхааралтай ажилласны дүн дээр би гар үсэг зурсан. Маш итгэлтэйгээр зурсан. Харин нөгөө талд улсын хурлын дарга амар баясгаланг төдгөлзээд шалгуулах албан бичигт 70 гишүүн нэгдсэн гэж мэдгдсэн. Монгол Ардын намаас 35 гишүүн нэгдсэн бөгөөд 22 нь нүүрээрээ ил гарч мэдэгдэл хийсэн. За үүн дээр улсын хурал дахь арчсан намын бүлгээс 42 суудлынх нь 28 гарын үсгээ зурсан. За хүн намын 1 гишүүн гарын үсгээ зурсан гэдэг нь тодорхой болоод байгаа юм. Харин үлдсэн гишүүд нь мөн тодорхойгүй байна. Монгол Ардын намаас одоогийн байдлаар 35 гишүүн одоо гарын үсэг зурсан. Тэгэхээр нийтдээ 70 гаруй одоо гишүүд гарын үсэг зурсан. Энэ бол огцруулах асуудал шүү дээ. Би хэлэхэд 100 тийм. Өөрт нь гардуулж өгөх юм уу яаж? Одоо тэгэх Өөрөө энэ үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэг шүү. Энэ хараа тус хуулийн байгууллага гэж байгаа авилгатай тэмцэх байгууллага нь улсын их хурлын бүтцийн байгууллага. Төрийн аудитын байгууллага нь болохоор мөн улсын их хурлын бүтцийн байгууллага. Тэр ийм байгууллагууд байгаа учраас энэ асуудлаа өөрөө олон түмэнд эргэлзээ, тэнэгэлзэл одоо тэр төрүүлэх тэр боломжийг ягаад өөрөө эхлээд нэг дотор гисээ сонсоод тооч. Ёс зүй үүрэг харимцлагаа ухамсарлаад хаачаа гэдэг шаардлага тавьж штэ. Хэрвээ улсын хурлын дарга, амар баясгалан дарга энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбоогүй болвол холбоогүй гэдгийг хэрвээ ямар нэгэн байдлаар холбогдсон бол холбогдсон гэдгийг Монгол Улсын шүүх тогтоох ёстой. Энэ шүүхээр тогтоох процессыг шударга хууль тогтоомжийн дагуу явуулахын тулд өнөөдөр улсын хурлын гишүүний болоод
улсын их хурлын одоо даргынхаа бүрийн эрхээс түтгэлцээд шалгуулаач гэдэг ийм шаардлагыг бид хөрвүүлж байна. Улсын их хурл бол төрийн эрх барих дээд байгууллага. Монголын ард түмний төлөөлөл. Энэ утгаараа төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах байгаа хүн ёс суртахууны бөгөөд ажил мэргэжлийн улс төрийн өндөр туршлагатай цэвэр хүн байх ёстой. Ямар хэлбэрээр энэ үүсний асуудал авилга албанчлалын хэрэгт холбогдсон улс төрчид шалгуулж нэрээ цэвэрлж байх ёстой. Энэ жишээг тогтоох ёстой гэж үзэж байгаа тул энэ асуудлыг хөндөж байна. Харин эдэн дээр Ардчсан намын 42 гишүүний 28-нд зурсан гэж мэдэгдэж байгаа. Юутааж Ардчсан нам бүлгээрээ нэгдсэн байр сууринд хүрч улсын хурлын чуулганыг орхин гарсан учраас бүгд биш ч гэсэн дээлийнхэн зурсан нь тодорхой. За үүн дээр хүн намын нэг гишүүн мөн гарын үсгээ зурсан байна. Тэгэхээр энэ бол нөгөө намын байр суурь ерөөсөй байхгүй. Өөрсдөө гишүүд итгэл мэтлэрэл байр суурь илэрхийлээд явна. За энэ хүн нэг тал засгийн газраа унгаах, нөгөө талд нь улсын хурлын дарга түтгэлзэж шалгуулах асуудалд дан ганц зэрэг баригч нам биш. Парламентын 126 гишүүн тэр чигтээ татагдсан орсон нь нэгэнт тодорхой болж байна. За гэхдээ зарим нэг хөндлөнгийн хуульчдын дүгнэж байгаагаар засгийн газрыг огцруулах үндэслэл тодорхойгүй бол ерөнхийлөгч хориг тавих боломжтойг хэлж байгаа. Хаарл ордны юмыг төрийн ордонд оруулаад ирлээ. Тэр утгаараа надад таалагдахгүй байгаа учраас би огцруулах гэж байна гэдэг. Ийм үндэслэл бодож явж байгаа бол Монгол улсын ерөнхийлөгч хориг тавина. Яагад гэвэл хэдийгээр 3-2 нь огцруулна гэж байгаа ч гэсэн үндэслэл бүхий байвал гэж байгаа байхгүй юу? Тэр огцруулж байгаа үндэслэл бүхий байвал гэдгийг харжаад нэрээ үндэслэлтэй байна гэвэл огцруулна. Нөгөөх нь үндэслэлгүй байна гэвэл уучлаарай та нар тийм ээ өөр таалагдахгүй гэж хэлсэн учраас одоо юу гэх юм бол энэ дээр бол хориг тавьж бас болно. Мөн энэхүү хагарал үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрч төрийн ажил гацах хэмжээнд хүрвэл ерөнхийлөгч оролцож байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй гэдгийг улс төр судлаачид мөн онцолж байсан. Монгол төрийн үйл ажиллагаа ингэж 1 цаг 20 минут явах тасралтгүй явж байгаа үйл ажиллагаа ингээд зогсох юм бол эн чинь өөрөө ерөнхийлөгч оролцохоос өөр арга байхгүй шин. Яг оролцох тохиолдолд бол хоёулангийн суулгаж яагаад тэгтээ нам дотроо ингэж гэдэг чиглэл өгнө ба хоёрдугаар төрийн үйл ажиллагааг зогсоох төрийн үйл ажиллагааг одоо доголдуулах энэ чиглэл дээр бол хоёуланд нь бас үүрэг даалгавар өгөх баг. Энэ бүхнээс дүгнэж үзвэл Монгол төрийн үйл ажиллагаа зогсох уу эсвэл урагшлах уу гэдгийг ерөнхийлөгч бөгөөд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн л дэнсэлж шийдэх гарц үлдэж байна.